Хумсан дээр үүссэн цагаан толб маань зөвхөн кальц дутагдлын шинж биш юм аа. Энэ маань ходоодны үйл ажиллагаа суларч байгаагийн шинж. Сайн уу, би уламжлалтын эмч Туул байна. За уламж дарга ухаанд хумс элэг бөөр цусны төлөвийг илтгэжийдэг гадаад цонх болж өгдөг гэсэн. Тэгэхээр бид нэр хумсаа ажиглаад дотор эрхнийхээ үйл ажиллагааг анзаарч болно. Нэгдүгээрт цайвар толб цагаан толб үүссэн байх юм бол энэ маань шингээлт эсвэл биеийн тэнцвэр алдагдаж байгаа шинж. Хоёрдугаарт урт босоо юм зурааснууд үүссэн байх юм бол цусны тэжээл багассан. Тэгээ ядаргаа ихтэй гэсэн. Гуравдугаарт хумс нэмгрээд амархан хугараад байгаа бол бөөрийн энерги суларсны шинж. За дөрөвдүгээрт энэ хагас цагаан саран хэсэг маань харагдахгүй байх юм бол биеийн ерөнхий энерги суларсан байгааг илтгэнэ гэсэн. Тавдугаарт хэрвээ шардуу өнгөтэй байх юм бол дотор халуун, стресс, элэг цусны үйл ажиллагаатай холбоотой шинж үүсчин гэсэн. Тэгэхээр хумс хэдийгээр байнга ургадаг зүйл ч гэсэндээ бидний биеийн дотоод өөрчлөлтийг бас чимээгүйгээр илэрхийлж яадаг. Зөвхөн витамин М уугаад өнгөрөхөөс илүү шалтгааныг нь ойлгох нь хамгийн чухал байгаа. Хэрвээ та өөрийгөө анхан шатны хэмжээнд тестлээд ямар эргэтэн тогтолцоо тэнцвэр алдагдаад байгааг мэдхийг хүсэх юм бол миний бэлтгэсэн 2 минутын үнэгүй асуулгыг бүглөөд үзээрэй. За тэгэхээр тэр асуулгын төгсгөлд та өөртөө ямар сургалт тохирохыг мэдэж авна. За тэгээд хоёрдугаарт мэдээж биеийн тэнцвэр алдагдсан эсгээ мэдэх боломжтой. За тэгээ мөн би танд элэг цусны үнэгүй гарын авлагыг өгье. Мөн 20% хөнгөлөлт бас өгөхөр байгаа. Тэгээ хэрвээ асуулга бүгэлмөр байх юм бол доор комментэд тест гэд бичээд үлдээгээрэй. Би тань руу линк явуулъя.